гэдэг нэг юм Афганы байлдаантай үед гардаг шиг юм нахиралцсан юм замнууд дор л ингээл явж штэ одоо. Энэ зунжиллаа гэдэг аян судлын замыг тавиад байсан. Бид нар явж үзэх л байж л да нэг. Орж байгаа юм. Кинон дээр юм үзчихсээс бас амьдрал дээр одоо анхдаад байна үзчихлээ. Нутагтаа бол ялцчул анхдаад үзчихлээ. Бид нар одоо ингээд урагшаага булган руугаа аваад явж байна. Тэгэхээр зах хязгаар юм аа. За бодонч хавцал мушгата хавцлаа гэж байна. За ингээд тэр нэг 10 км орчим яваад Алтаас орох гэж байна. Энэ яг хавцал дундуур нь одоо орж ирж явна. Шингэх тал руугаа орсоо. Улаанбаатарын цагаар 18:57, орон нутгийн цагаар 17:57 болж байна. Одоо орон нутгийн цагаар 6 цаг болж байна гэсэн үг байна. За энэ ингээд могоо шиг мушгирлцсан хавцал гэдэг чинь дээ. Агуу сайхан зам тавьжээ. Өөр юу хүн амьтны ингээд хөнгөвжүүлж явдаг. Манусын 66 та хичнээн хоног өдрөөр сэгсчүүлж явдаг байсан. Энэ замыг ингээд хэдхэн цагийн дотор ингээд туулаад ирнэ гэж. За сарлаг явж байна. Агуу сайхан том хавцал юм аа. Бол бас сайн гөрнүүд тавьсан юм байна.
ч тэгээ дандаа хүнд даацсан машинууд явах зориулттай мундаг гүрнүүд тавьсан бол та. За ингээд бодончийн хавцал ингээд дуустдаг юм байна. Манхны үзүүр дээрээс энэ хүртэл ингээд 3 цаг яваад ирлээ. 3. За ингээд энэ задгаа ингээд өвөр говь руугаа алтаа руугаа ингээд ороод ирж байна. Алтаагаа давж гин гэж ойлгож байна. Өстө дулаахан байна. Энэ цасны сурагч алах юм. Тэр даваад уруудангууд ингээд мод ургаж эхэлж байна. Өвс илүү болж байна. Мал үхэр гарч эхэлж байна. Энэ 50 нутаг орж ирдэг юм байна. Олон жилийн өмнө энд явж байсан. За ингээд алтаа сум эндээс цааш үеийн чороо тэгээ шөндөө булган сумарч хонноо. За ингээд Ховд аймгийн булган сумд ажлаа ингээд дуусгаад гарлаа. Насан туршийн босруулах төвийн захирал Баатар сүр багтаа ярьж танилцж өөрөлдлөө тэдний туслах аж ахуйг орж үзлээ. Далаа дүүтэйгээ хамт өдрийн өнгөрөөлөө. Сайхан ярилцаж хөрлөө. Энэ булган сумын одоо энэ тариалалт жимс ногоо ургуулах аж ахуй байгуулах талаар бас ярилцаж үзлээ. Манай дөрөвтэйг нь хүртэл эндээс мод авч байгаа юм байна. Сая одоо өглөө бүрэн дээр бас нэгтэй уулзч ярилцаж мэдээлэлүүд авлаа. Энэ булганд хийсэн явсан тайлбарыг би бас ингээд нэг жижиг бичлэг нэвтрүүлэг болгоод оруулж байна. За ингээд түр баяртай. Бид ингээд булганаас буцаад аймаг руу явж байна. За бодончийн хавцалд ороод ирсэн. За ингээд өстөрөө сайхан дулаахан байсан. Шөндөө булган цас ороод онсон. За бид тэрийг одоо ингээд улаан давааруу цас угтлаа. За цаашаа даваа дээр цас нь хэрвээ байдаг юм байгаа. Явж байна. За энэ Болжмор шууны жиргээ. Ховдын политехникийн коллеж шуун.